Монголын оюун ухааны академийн салбар Америк нэгдсэн улсын Виржиниа мужийн Fairfax дүүрэгт нэгдэж үйл ажиллагаагаа аль бие усаар эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагаанд тус академийн захирал Гавьяд багш Хатанбаатар, Монгол улсаас Америк нэгдсэн улсад суугаа онц бөгөөд бүрэн эрэхэд элчин сайд Батбаяр болон элчин сайдын яамны ажилтнууд Вашингтон ДС хот орчмын монголчууд оролцлоо. Монголын оюун ухааны академи нь байгуулагдсан цагаас хойш 15 жилийн хугацаанд 60 гэрээт салбартай болж тус салбаруудад жилдээ 10,000 гаруй сурагчид суралцж байна. Дэлхий биднээс суралцсан гэсэн алсын хараатай ажилдаг тус академийн салбар Америкт нэгдэж байгаа нь хүүхэд залуучуудад оюуны хөгжлийн олон тал сургалтанд суралцаж өөрийгөө хөгжүүлэх, цаашлаад Монгол хүний оюуны чадамжийг төв дэлхийд харуулах томоохон боломжийг олгож байна. Өнгөрсөн хугацаанд гаргасан энэ амжилтын туршлагад тулгуурлан хөлийн чанарт байгаа бас энэ монголчуудаар тодорхой хэмжээнд хурж ажиллах эдгээр маань бас цаашаа эерэг нөлөөллийг тухайн улсын иргэдэд бас үзүүлнэ гэж харж байгаа. Нэг талаас одоо өнөөдөр Монгол зөвхөн одоо бараа бүтээгдэхүүн экспортлох гэсэн бас оюуны экспорт, мэдлэгийн экспортыг бас хийх боломж байна уу гэж харж байгаа учраас бид энэ ажлыг бас эхлүүлсэн. Оюуны спортын олон төрлүүд болох цээж бодолт, ой тогтоолт, судоку, рубик шоо, соропон сампин гэх мэт олон төрлүүдэд хүүхдүүд суралцсан. Үүнийг зөвхөн спорт гэдэг талаас нь хязгаарлаж харах биш, сурах арга барил олгох сургалтын нэг хэлбэр юм. Хүүхдийн баруун зүүн тархийг зэрэг хөгжүүлж, бүтээлчээр сэтгэж сурах боломжийг бүрдүүлэн, юмыг олон талаас нь харах чадварыг оюун ухааны академийн хөтөлбөрөөр олгож байна. Магадгүй одоо оюун ухааны академийн суралцагчдын олон энэ бичлэг ур чадварыг харуулсан энэ нэвтрүүлгүүдийг бас монголчууд маань үзчихсэн баг. Тэгэхээр одоо хүний санаанд орохоороо маш хүнд даалгавруудыг биелүүлдэг оюуны. Жишээ нь олон 10 оронтой тооны үр жүрийн хариуг асар богино хугацаанд тооцоолж хариу гаргах. Эсвэл одоо нэг дор одоо маш олон тэр хөзрийн дараал гэдэг юм тоон дараалыг хараад алдаагүй нэрлэх гэдэг юм. Энэ бол ердөө зөвхөн мөсөн уулын харагдаж байгаа хэсэг юм тий. Яг энэ тухайн тэмцээн дээр өгөгдсөн тэр даалгавруудыг гүйцэтгэж. Гэтэл одоо мөсөн уулын харагдаагүй хэсэг гэдэг бол тухайн хүүхдийн маш олон ийм суур танин мэдхүн ийм чадварууд байж байгаа тий. Хамгийн гол зүйл одоо бүтээлчээр сурах энэ ур чадвартай сурч. Тэгэхээр альва зүйлийг яг тэр хайрцагнасаа илүү гар сэтгэл сурж байна гэсэн. Монголын оюун ухааны академи орчин үеийн техник технологийн хөгжлийг сургалтандаа нэвтрүүлэхийг хичээн ажиллаж байна. Тухайлбал AR буюу ялган таних алгоритмд үндэслэн бүтээсэн технологиг ашиглаж сурах бичгийг амьлуулах зэргээр туршилтууд хийж байгаа талаар багш нар ярьж байна. Одоо жишээ нь AR технологийн хувьд бол энэ 25 онд одоо ихний прототип бас маш гоё юм шил одоо хамтрагч байгууллагаас бол гарч байгаа. За тэгээд энэ амжилттай туршигдвал 26-нд бол нийтийн хүртэл зөвхөн нүдний шил гэсэн үг шүү дээ. Шилээ зөвөхөд л одоо бүх зүйлийг амьлуулж харах нь. Тэгэхээр энэ технологиуд бас ингээд нэвтрэгчнэр магадгүй одоо яг энэ сургалтын энэ түүхэнд бас анхдагч байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр энэ илүүдэлтхөө нөгөө өнөөдөр зөвхөн хүүхдүүд ширээний ард суугаад багшийг сонсох гэхээс илүү давхар энэ одоо өнөөдрийн хүүхдүүд технологийн дэвшлийн одоо нөлөөгөөр бас илүү entertainment байдлаар ингэж суралцж юм хүлээж авдаг болсон байдаг. Тэгэхээр тэр утгаараа бас бид нар энэ зүйлийг өөрсдийн сургалтын хөтөлбөрөөр шингээнэ гэж ингэж харж байгаа. Монголын оюун ухааны академи 60 дахь салбараа энхүү Америк нэгдсэн улсын Виржиниа мужийн Fairfax дүүрэгт нээж, Америк дахь монгол хүүхдүүдэд оюуны онцгой чадваруудыг эзэмших боломжийг нээж өглөө. Тус академи цаашдаа Америк дахь монголчуудын олноор туйлран амьдардаг муж хотуудад 40 орчим салбар нээхээр төлөвлөн ажиллаж байна.